За тэгэхээр үзэгч та бүхэнд өнөөдөр улсын хурлын чуулганы үйл ажиллагааны таймыг хүрэхэд бэлэн болоод байна. Студид сэтгүүлч Таймч Эрдэнэ болоо бит хоёр ажиллаж байна. За тэгэхээр өнөөдөр бол улсын хурал дээр бас тодорхой ахиц гарлаа гэж хэлж болохоор байна л да. Ер нь хэдэн өдөр хүлээлтийн байдалтайсэн улсын хурал дээр одоо арчилсан намынхан өөрсдийн зүгээс одоо санаачлахыг гартаа авч гэдэг юм уу. Ямар ч байсан бол их хурлын дарга сонгочлоо. Тэгэхээр ер нь процессын үйл явдлыг эхнээс нь ярих байлаа. Тэгэхээр бол өнгөрсөн 5 дахь өдөр Монгол Улсын ерөнхийлөгч анх дугаар чуулганыг нээсэн. Тэгээд тухайн хуралдааныг одоо улсын хурлыг даргалагчаар бол хамгийн одоо ахмад настай хүнийг сонгож ажиллаулдаг байгаа. Тэгээд тухайн үед бол заяа харахгүй Дэврэлгоо бол улсын хурлын гишүүд дотроос хамгийн өндөр настай учраас даргалахаар уусан. За тэгээд өнгөрсөн даваа гарагт бас өчигдрийн хувьд бол анх дугаар чуулган бас хуралдсан боловч болоогүй. Цугларсан гэхдээ явагдаж байгаа хурал болоогүй. Гол одоо шийдэх томоохон асуудал бол яхаар улсын хурлын даргыг сонгох юм асуудал байгаа. За даргыг сонгосноор бүлгүүд сонгогдно, улсын хурлын дэд даргад сонгогдно, за мөн байнгын оруудууд одоо үйл ажиллагаагаа эхлэх юм боломж нэгдэн. Тэр утгаараа бол одоо нөгөө хууль тогтоох дэд байгууллага тасралтгүй үйл ажиллагаа явуулна гэдэг энэ хүү зарчим бол алдагдж байна гэж бол үзэж байгаа. Тийм учраас өнөөдөр өглөө бол 10 цагт улсын хурлын анх дугаар чуулганыг зарласан. За ямар ч байсан арчилсан нам Монгол ардын хувьсгалт нам Монгол үндэсний арчилсан нам, за мөн шудраг ёс эвсэл, за тэгээд иргэний зориг нам мөн бие даагч нар бол ирсэн. Нэг өсөндөө Монгол ардын намын гишүүдээс бусад гишүүд бол бүгд ирсэн гэж бол хэлж болно. За өнөөдрийн үед бол Монгол ардын нам бол баг хурлаа хийж байгаа учраас бол оролцох юм боломжгүй байсан. За их хурлыг даргалагч Дэмбэрэл гишүүний хувьд бол өнөөдөр баг хуралдаа сууж исэн боловч за тухайн цаг мөчид бол төрийн ордонд ирсэн гэсэн юм мэдээлэлтэй байсан. Тэгээд их хурлын чуулганд бол орж ирээгүй. Танхимд орж ирээгүй, зөвхөн өрөөндөө сууж байна гэсэн мэдээллийг бол арчилсан намын дарга хэлж ирсэн. Тэгээд арчилсан намын даргыг бол утсаар дуудсан байгаа. За ирж уулзаач гэж энийг бол мэдгдсэн. За гишүүдийн зүгээс бол нэлээд одоо таагүй хүлээж авсан. Яагаад тэгэхээр даргалагч одоо улсын хурлын тов зарлдаггүй. За мөн хин нэг дуудаж уулзах юм ирэхгүй. Нэгсэндээ даргын ирэх үүргийг одоо шууд өөртөө авч одоо ирэх юм бидэлж байна гэсэн ийм байр сууриас хандсан учраас бол нэлээд таагүй хүлээж авч байсан. За ямар ч байсан одоо бол алтан үеийг даргын одоо тухайн хэлж ирсэн яг одоо байгаа байдлын бас үзэгч төргөл бас их зүгээр бах. За түүчлэн сайхан бэлэг гишүүний хувьд бол ер нь бол ардын нам ингээд одоо хуралд орж ирэхгүй хойш нь татж байгаа энэ тохиолдолд бол бас бидэнд гарц байна гэдэг юм гарцыг бол хэлсэн. Тухайн хуралдаанд оролцож байгаа хамгийн ахмад настай хүн нь үргэлжлүүлээд хурлыг удирдах явах юм боломжтой юм байна гэдэг юм гаргалгаа хийсэн учраас логийн цог гишүүнийг бол ахмад настай гэдгээр нь бол даргалуулъя гэсэн ийм саналаа гаргасан ба тэгэхээр одоо энэ үгийг бас одоо үзэгчдэд хүргэе. Чин дөнгөж сая над руу Дэмбэрэл дарга залгаж байна, уулзъя гэж байна. Би тийшээ ороод уулзалтынхаа тоогоорч бол одоо зөндөө уулзсны тоогоор болдог болч их юм хийчих цаг өнгөрчлээ. Тэгээд ингээ худлаг хэлээ цаг хожоод одоо өнөөдөр ардын намын хуралдаад төрийн ажлаа бас хойш шидчихэд ингээд л суугаад байх юм. Намын ажлыг одоо түрүүнд нь тавьчихэд байна. Уг нь энэ ерөнхийлөгч орж ирээд өнгөрсөн 5 дахь өдөр эхэлсэн хурлаар бол хурал даргалагч гэдэг хүнийг тавьсан. Тэр хурал даргалагч гэдэг хүн бол одоо аль намд хамаарч байгаа нь хамаарахгүйгээр тэрнээсээ үл хамааран бид нар дотор хамгийн ахмад настай нь учраас хурлаа даргалаад одоо улсын хурлынхаа даргыг сонгож өгөө тэгээ буцаа суудалтаа суух учиртай ийм юм л да. Тэгээд одоо нөгөө муудэр улцсан гэж ядаж хамгийн ахмад настай тэгээд нөгөө энэ орж ирдгүү нөхдүүдийн намын хүн болчиход ингээ намжаад нөгөө насчаад биш намжаад алгуулчлаа. Тэгэхдээ одоо ороод би нэг жаахан яриад үзье. Тэг ямар ч байсан бид нар өнөөдөр улсын хурлынхаа даргыг бол тавихгүй зохион байгуулалтаа хийхгүй болохгүй нэ. Бид нэр хуулиас бүр давсан үйлдэл хийгээд улсын хурал суудалтай бусад нам эвсэлтэйгээ зөвшөлдсөд улсын хурлд бол олонхоо бүрдүүлж дууссан. Иргэний зориг ногоо нам, дээрэс нь Монгол ардын хувьсгалт нам, Монгол үндэсний арчилсан намын шудраг ёс эвсэлтэй. Бид нар өнөөдөр их хуралд хангалттай олонх бүрдүүлсэн энэ судлаа бол авч дууссан.
Гэвтэл энэ бусад нам эвсэлтэй гэдэг заалтыг бүх нам эвсэлтэй гэж буруу ойлгоод одоо энэ зөвшөлтөд заавал дуусгах гэж хэлээд байгаа Монгол Ардын намын байр суурийг ерөөсөй ойлгохгүй байгаа. Монгол улсын төрд өнөөдөр бас маш буруу прецедент жишг тогтоохж байгаа. Өнөөдөр их хурлын даргад нэр дэвшигчийг цөөнхийн бүлэг дуудаж энэ албан тушаалтаа очихоос нь сонгогдохоос нь өмнө тодорхой нөхцөл, тодорхой бодлого тохирно гэдэг ийм зүйл ярьж байвал энэ бол Монгол төрийн түүхэнд хамгийн буруу жишг болно. Дараа нь улсын хурал өөрөөсөө эмхлэн байгуулдаг, улсын хурал зохион байгуулдаг бүх албан тушаалтнуудыг энэ бүх нам эвслийн бүлгийн дарамтнаас чөлөөлөх ёстой. Өнөөдөр олонх бүрдсэн, олонх эвслэр бүрдсэн энэ олонхын хүсэл зориг энэ улсын хурлаас сонгогддог, томилогддог бүх албан тушаалтнуудыг хэрэгжиж явна. Тэрнээс биш энэний өмнө цөөнхтөр очиж тодорхой болцол нөхцөл тоордог, бодлого тохирдог, үйл ажиллагаа тохирдог ийм Монгол төрийн түүхэнд хизээч байгаагүй, цаашид энэ жишгийг хизээч тогтоож болохгүй. Дэмбэрэл гишүүн өнөөдөр хамгийн ахмад гишүүнийхээ хувьд өнөөдрийн чуулганы танхимд яаралтай орж ирэх ёстой. Одоо өнөөдөр хуучин их хурлын дарга шиг хүмүүсийг дуудаж өрөөндөө уулзах тухай асуудал байж болохгүй. Дэмбэрэл гишүүн одоо орж ирэхгүй бол би бол гормын санал гаргаж байна. Одоо яг морь цаг эхэлж байна. 10 минутын дараа би хурлын гишүүд одоо ингээд 4 хоног 11 сарын 7 сарын 20-нд өгсөн энэ зөвшөлтсөл өнөөдөр бүтэн 4 хоног үргэлжилж байгаа учраас бид нар хангалттай зөвшөлтслөө гэж ингэж ойлгож байна. Тийм учраас одоо их хурлын гишүүд Дэмбэрэл даргын дараагийн одоо насаар дараагийнх нь ахмад хүн болох улсын хурлын гишүүн цогийг хуралдаан даргалагчаараа бүгдээрээ сонгоод тэгээд энэ сонголтынхаа дагуу хуралдаан даргалагч их хурлын дарга тогтоох анх тугаар шуудлынхаа энэ үйл явцыг үргэлжлүүлээд явъя. За тэгэхээр сайхан бэлэг гишүүн бол ер нь гормын санал гаргаад улсын хурлын чуулганыг шууд удирдаад одоо Монгол их хурлын хамгийн настай гишүүн болох Дэмбэрэл гишүүний дараагийн үнийг сонгоод явъя гэдэг ийм санал гаргаад энэ бол ер нь үндсэндээ хэрэгжсэн тийм ээ. Тэгэхээр энэ дээр бол яг нэг талаас нь харахад бол төрийн ажлыг одоо гацааж байгаа уйж байгаа Монгол Ардын нам янз бүрийн шалтгаан хийлээд одоо хэдэн өдрөөр ингэж уйж байгаа нэг талаасаа бол маш их хүлээлт үүсгэж хүндрэл үзүүлж байна. Нөгөө талаасаа зөвхөн сайхан бэлэг гишүүн одоо нэг гишүүний үгээр төрийн байгуулалтыг эвдчих, чуулганы дэгийг эвдчих гэдэг юм уу бас хууль зөрчиж гэж хэлж болно тийм ээ. Ингэж улсын хурлын чуулганыг шууд дур мэдэн удирдах гэж хэлж болохгүй. Ер нь энэ талаар уур амьсгал танхимд ямар байсан бэ? Ерөнхийдөө бол гишүүдийн зүгээс бол уур амьсгал бол мэдээж Дэмбэрэл гишүүнийг бол буруутгасан чиглэлтэй байсан. Ер нь бол хамгийн ахмад одоо хамгийн хүндэтгдэх хүн маань ийм авир гаргаж байна. Одоо зөвхөн чуулган биш зөвхөн намынхаа одоо үзэл бодлыг хэтэрхийх одоо баримталж байна гэсэн ийм зүйлийг ярьж болоо шүүмжлэл яг тэр чигээр бол байсан. Нөгөө талаас бас гишүүдээс уян гишүүн бол нэг юм санаа гаргаж ирсэн л дээ. Бид нэр хэтэрхийх хүчлээд байгаа юм шиг үстэй. Ер нь бол Алтан уян гишүүн Дэмбэрэл даргатаа уулзчаад хурж ирээд маргааш бол одоо ингээд найдвартай хуралдаж болж байна гэсэн ийм мэдээллийг хийсэн. Гэтэл уян гишүүн бол энэ дээр жоохон хүлээлттэй хандвал яасан бэ? Тэртээ буруу болвол ардын нам гаргаад байгаа. Тэртээ бидний бол зөв. Тийм болохоор зөв чигээрээ байжгаад асуудлыг шийдъя. Одоо муухагийн одоо ардын нам үргэ гэсэн ийм зүйлийг ярьж байгаа. Тэгээ энэ хуралдаа суусан нарчилсан намынхан суугаагүй ардын намынхан. Тийм болохоор асуудал юм байгаа юм чинь ганц нэг хоног хүлээвэл яасан бэ гэсэн ийм саналыг бол гаргаж ирсэн. За уян гишүүний байр суурийг сонсъё. Бид нар ингээд цаашаа хүчнээд явж байгаа найл зэрэг болж байгаа юм болоо. Цаашдаа энэ асуудал үндсэн хуулийн цэцэд очиод асуудал үүсгвэл улам урхагтай олон асуудлын эхлэл болох юм биш байгаа гэдэг болгоомжл надад байна. Хүлээх нь бидний хувьд яагаад буруу тактик гэж. Хүлээж байгаагаараа бид нар буруу харагдахгүй, бид нар муухай харагдахгүй, бид нар буруу юм хийхгүй. Ардын нам муухай харагдана. Дэмбэрэл гишүүн өөрөө муухай харагдана. Ерөнхийдөө бид нар хамтарч бас засгаа байгуулъя, хамтраад ажиллая гэсэн болохоос бас хууль зөрчиж байгаа энэ үйлдэл маань хэр зэрэг зөв болох юм болоо гэсэн надад болгоомжл байгаагаа би хэлмээр санагдаж байна. Хоёрдугаарт ардын намд хандаж хэлмээр байна. Ардын намынхан болвол бас одоо ард иргэдийн сонголтыг буруу орчуулж уншаад байх шиг байна. Ардын намыг чадахгүй байна. Одоо Монгол төрөөс холдохыг та нар ажиллаж чадахгүй байна гэдэг сонголт хийснийг бид нар одоо төрийг гацааж болох юм байна. Сөрөг хүчин болчлоо. Аливаа ямиг сүрж болох юм байна гэж буруу тайлж уншаад байх шиг байна уу гэж ингэж ойлгогдож байна.
За ингээд ер нь бол улсын хурлын гишүүн цогийг хурал даргалагчаар томилоод улсын хурлын гишүүн их болдыг улсын хурлын дарга шууд сонгосон тийм ээ. Тэгэхээр 49 гишүүн оролцсон нийтдээ одоо 60 орчим хувийн эрсдэлтэйгээр хуралдсан энэ хурлаас гаргасан шийдвэр хэр эрх зүйн чадамжтай вэ гэдэг дээр бас янз бүрийн л байр суурьуд гарч ирж байгаа байх л та. Тэгэхээр бол гол гогцоо гэх юм уу те гол одоо зангилаа нь бол яхаарахгүй хурал даргалагчийн асуудал дээр бол төвлөрч байгаа. Дэмэрлэл гишүүнийг оронд хэн байх вэ гэдэг асуудал бол яхаарахгүй хуулийн хүрээнд яаж шийдэгдэж зохицуулах хэрэгтэй гэдэг юм бэ гэдгийг бол хуулиар бол янз янзаар тайлбарлаж байгаа. За энэ дотор бол үндсэн хуулийг бол гол баримтлалаа болгож байгаа. За энэ дээр бол тухайн одоо хуралдаанд одоо оролцож байгаа гишүүдийн одоо ахмад настай нэг тухайн гэж байгаа. Тэгэхээр бол энэ хуралдаанд хуралдаан дээр байсан ахмад настай. Тэгэхээр бол дэмэрлэл гишүүн дээр бол байхгүй. Тийм учраас тухайн хуралдаанд өнөөдрийн тодорхойлбол өнөөдрийн хуралдаанд хамгийн ахмад настай нь бол яхаарахгүй логийн цог байсан. Тийм учраас бол гишүүд бол энэ дээр бол эргэлзээгүйгээр ерөөсөө даргалуулъя гэдэг ийм шийдвэр гарсан. За нөгөө талаас бол хариуцлагын асуудал бас яригдаад эхэлж байгаа. Дэмэрлэл дарга ингээд олон удаагийн хурлыг ингээд хойшин чангаагаад одоо намынхаа байр суурийг одоо ингэж гаргаж байна гэдэг бол одоо түрүү хэлсэндээ нөгөө хууль тогтоохтой байгууллага тасралтгүй явах үйл ажиллагаанд цаад учруулсан гэдэг ийм үндслээр бол бас хариуцлага тооцох зүйл заалт бол улсын хурлын дэгийн тухай хуулинд бол байна гэж ийм зүйлийг бол бас Тэмүүжин гишүү хэлж байгаа. Тэгээд ер нь бол эндээс харж байхад бол ер нь бол хуулийн гаргалгаа бол ямар ч талдаа бол байдаг юм байна. Нэг хуулинд нь заасан байлаа гэхэд оргилсон байлаа гэхэд нөгөө хуулинд нь бол одоо байгаад байдаг. Тэгээд манай нөгөө хуулинд чинь дэгдэг штэ. Заагаагүй бол одоо нөгөө тусгаагүй бол одоо тухайн хуулийг зөвшөөрж гинэ гэдэг агуулгаар нь хүлээж авдаг. Тэр утгаараа бол бас яг энэ заалт хориглоог байгаа учраас бол шууд хэрэглээд явах юм боломжтой. Нөгөө талаас бол тамгын газар, улсын хурлын тамгын газар бол хэрвээ хууль зөрчсөн бол энэ дээр шууд одоо аткас гэдэг юм уу тийм ээ. Ямар нэг байдлаар бол хаалт хийх байсан. Энэ дээр бол ямар нэг хаалт хийгээгүй энэ үйл ажиллагааг бол ерөөсөө шууд дэмжсэн байдалтай оролцоо явсан учраас энд бол хууль зөрчсөн зүйл бол харагдахгүй байгаа гэсэн тайлбарыг өгч. Тэгээд одоо яг энэ талаас нь тайлбарласан гишүүдийн одоо бас одоо үзэгчтэй үргэлж. За үндсэн хуулинд маш ойлгомжтойгоор тухайн хуралдааны нийт гишүүдийн одоо олонх нь ирсэн тохиолдолд хуралдаан хүчинтэй гэж байна. 27-6. Тэгэхээр тангар өргөссөн гишүүд буюу 69 гишүүний 35 нь ирсэн байхад хуралдаан хүчинтэй гэж байна. Тэгэхээр хуралдаанд бол 42 гишүүн ирсэн гэдэг маань хангалттай эрсцтэй гэсэн. Тэгэхээр тухайн хуралдаанд оролцож байгаа хамгийн ахмад гишүүн бол хуралдааныг даргалах хуулийн эрхтэй. Тэгэхээр манайх энийг юу гэж ойлгоод байна гэхээ зэрэг ерөөсөө тангар өргөсөн гишүүдийн хамгийн ахмад нь ч гэдэг юм уу нийт одоо их хурлын гишүүдийн бүрэлдэхүүний хамгийн ахмад нь байх ёстой гэдэг тэгж гуйлж ойлгоод байна л да. Тэгж хуулинд ерөөсөө бичээгүй. Хуулинд юу гэсэн бэ гэхээ зэрэг анх дахь чуулганыг бол ерөнхийлөгч зарлана. Түүний дараа улсын хурлын тангар өргөсний дараа улсын хурлын даргаыг сонгогдлол дараагийн хамгийн тухайн чуулганд оролцож байгаа хүмүүсийн хамгийн ахмад нь удирдана гэж байгаа. Тэгэхээр тухайн чуулганд бол анх удирдах эхэлсэн дэмбэрэл гишүүн бол байхгүй байгаа. Өөрийн өрсөн боловч одоо ирсэнгүй. Тэгэхээр төрийн үйл ажиллагаа нь өөрөө тасралтгүй явагдах ёстой. Хуульд эдлэх ёстой. Тэгэхээр энэ утгаараа тасралтгүй үйл ажиллагааг нь явуулахын тулд тухайн чуулганд ирсэн гишүүдээс хамгийн ахмад нь хэмбэгээд цог гишүүн байлаа. Тэгэхээр хурлаа удирдаад явж байгаа. Энэ яг хуулийнхаа дагуу 4 хоногт хуулийг янз бүрээр тайлбарладаг, үндсэн хуулиас давж өөрийн үзэл бодлыг ярьдаг. Улсын хурал ард түмний төлөөллийн байгууллагыг зөвхөн намын эрх шишгийнхаа улан дор гიშгдэг ийм хандлага даваад гараад ирлээ л дээ. Үндсэн хуулийн дээрээс нь тэр заалтын дур уншиж тайлбарж өгмөр санагдаад байна. 27 дугаар зүйл үндсэн хуулийн дээр улсын хурлын бүрэн эрхийг хэрэгжүүлэх зохион байгуулалтын талаар заасан байгаад. 27 дугаар зүйлийн 4 дугаар зүйлд улсын хурлын анх дугаар чуулганыг сонгуул явуулсан өдрөөс хойш 30 хоногийн дотор ерөнхийлөгч бусад чуулганыг улсын хурлын дараа товлон зарлаа гэж. Ахмад настай хурал даргалагч ямар нэгэн чуулганд товлон зарлах эрх байхгүй бөгөөд улсын хурлын даргыг эрх мэдлийг төлөөлөн хэрэгжүүлэх
ямар ч боломж байхгүй. Гэтэл